санаа үзэгчтэй үзэгч та бүхэнд оройн амар амгалан айлтгая. За 7 хоногийн мегмар гаригийн энэ цаг мөчид үзэгч та бүхэнд шууд хүрдэг асуулт зүйн нэвтрүүлгийн маань шинэ дугаар хүрэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор за аймгийн барилга захиалагчийн албаны дарга мөнх талаа оролцож байна. За танд энэ оройн амгалан айлтгая. За үзэгчдийн манаас хөндөж нэвтрүүлгийн маань хамирт ирсэн явдалд баярлалаа. За баярлалаа. Мөн бас нийт эдэнчүүдтэй энэ оройн мэндийг хүргье. За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлгийн маань зарчим бол одоо яг нэрнээсээ ойлгомжтойгоо асуулт асууя гэсэн нэвтрүүлэг. За иргэдээс болон за манай нэвтрүүлгийн редакцаас бас бэлтгэсэн асуултуудыг танд хүргэснээр таас хариултыг өгнө. За мөн яг энэ цаг мөчид NBHD телевизээр шууд хүрж байгаа. За мөн пэйж хуудасаар дамжуулж байгаа учраас үзэгчд манаас тухайн шууд дамжуулалтаараас комментээр асуултуудаа ирүүлэх боломжтой. Мөн дэлгэцэн дагуур гарч байгаа утсаар холбогдож за асуулт ирүүлэх ийм боломжтойгоо. Ингэснээр яг одоо хот байгуулалт барилга захиалагчийн албаны даргаас хариулт авах юм боломжтой юм аа. Ингээд нэвтрүүлэгтээ арай. За баярлалаа. Тэгэхээр Эрдэнэт хотод шинээр баригдах барилга байгууламжууд болон за үерийн сувгчлалын ажлууд энэ онд одоо шинээр хийгдэх үү? Энэ мэдээллээс хоёулаа хэлье. За тэгээд одоогийн байдлаар аймаг маань 2 удаа ерөнхийдөө одоо хөрөнгө оруулалтын ажлуудыг ерөнхийдөө баталсан байгаа. За оны сүүлчээр за мөн он гараад шилжиг үлдэгдлэр хийгдэх ажлуудыг тодорхойлсон байгаа. За энэ дээр тэгээд ерөнхийдөө аймгийн хэмжээнд бол одоо энэ бүх хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлууд маань хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлцээс бодлогын өрөөнд ямар ажлууд хийгдэх вэ гэдгийг бол гаргаж ирсэн байдаг. За энэний дагуу ингээд жагсаалтаа гаргаад иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ингээд батлуулж гисэн байдаг. Энэ удаагийн бол ерөөдөө хөрөнгө оруулалтын ажил нь бол одоо таны хэлж байгаа уерийн усны суугийн ажлууд байгаа. За энэ дээр бол одоо 4 уерийн усны сууг байгаа. За энэ бол Аршаант Наран багийн арын жалгын уерийн усны суугууд байна. За мөн бас нөгөө юун дээр Нарангийн зам дагуу одоо дээшээ 71 рүү өсдөг замын хажуутлын нөгөө суугийг бас уерийн усны юм суугчлал хий гэсэн байгаа. Энэ нь болохоор одоо жишээлбэл нөгөө уерийн ус нь хажуудгаа зам руугаа ороод ингээд эвдэж байгаа учраас. За мөн тэгээд одоо энэ аймгийн хэмжээнд нийт одоо уерийн усны суугийг ерөнхий зураг гарсан байдаг. За энэ Экос гэдэг компани хийсэн байдаг маш өндөр үнэтэй. За энэ ажлуудаас одоо ерөнхийдөө хэсэгчилж аваад уерийн уснуудыг бол хийгээр ингээд төлөвлөсөн байж байгаа. Мөн одоо 5-6 дугаар микрийн уерийн ус орж ирээд ингээд нөгөө 6-гийн 19 орж ирээд ингээд дүүргээд идэг шүү дээ. Энийг бас ерөнхийдөө зураг нь хийгээд дуусч байгаа. Тэгэхээр энэ 5 дугаар микрийн одоо Баянбулаг багаас нааша уруудад орж ирэхэд эндээс нь ахуулаад усыг тосч аваад суугчлаар дамжуулаад ингээд эргүүлээд ийшээ Эрдэнэт гол руу хүрэхээр ийм зураг бол хийгдээд дуусч байгаа. Ингээд бид энэ зургийг хийж дуусны дараа бол ерөөдөө цаашаа хөрөнгө оруулалтын асуудыг нь хөөцөлдөхөр ийм ажлууд явагдаж байгаа. Ерөнхийдөө бэлтгэл ажил явагдаж байгаа. Тий, 5 дугаар микрийн хувьд бол. За тэгэхээр Эрдэнэт хотын далангийн ажлууд болон үерээс зайлуулах одоо шинээр ажлууд одоо яг хийгдэх талаар хэллээ тийм ээ. Мөн одоо гэр хорооллын зарим багуудаас энэ ажлууд хийгдэнэ гэсэн. Та болохоор яг хотын төвийг зарим нэг. Тий, гэр хорооллыг болохоор тэр нөгөө Наран шандын цаатлын Аршаантын Наран Аршаантын цаатлын сууг ингээ байж байгаа. За мөн бас одоо Баянбулаг Булаг багаас уруудаа цагаанчлууд ороод тэгээ цаашаа 7 дугаар хороод руу ордог. Энэ хэсэг ийм бас уерийн усны суугийн зураг хийгдэж байгаа. Бас тэгээ энэ болохоор хамгийн гол нөгөө одоо байгаа уерийн ус нь саяны бас 4 жилийн уерийн усаар нэлээд бас эвдэгдсэн байдаг. За тэгээд тэр нөгөө цагаанчлуудыг хүрээд одоо нөгөө баян дээр эко ороод байгаа шүү дээ. Эко ороолоос доошоо ерөөсөө уерийн ус бас байхгүй байгаа. Нөгөө сууг байхгүй байгаа. Ихэд энэний бас зургийг хийж байгаа. Энэ уерийн усны суугуудын ажлууд нь ихэд бас өндөр дүнтэй гардаг учраас бас эргээд бас нөгөө манай аймгийн нөгөө нийт хөрөнгө оруулалтын мөнгөний хэмжээнд бас багтахад хэцүү. Манайх ч бас энэ жил бол бас нэлээд хөрөнгө оруулалт багасчлаа шүү дээ. 4 жилийнхээ бол нэг дахин багассан. Тийм учраас энийг бас зураг төсвийг гаргаад цааснаас хөөцөлдөх ажлууд бол хийгдэх байгаад байна. Энэ уерийн далантай холбоотойгоор өнгөрсөн онд одоо шанд багт хийгдсэн уерийн далан бетоноор хийсэн байсан шүү дээ. Яг бороо орс хүчтэй бороо орсны дараа бол тэрийг бас нэлээд бетоноос дээш төвшөнд бол шороо нэгдэгдсэн ийм байдал ийсэн. Тэгэхээр ягаад дүүртэл нь ингэж хийж болоогүй юм болоо? Тий, гэхдээ
хоёр янзын зураг байгаа байхгүй. Нэг зураг нь болохоор говьл баг дээр ингээд үерөөсөн сувг хийсэн байгаа. За энийг бол яг одоо дээрээс нь ухтаж аваад ухтах авах хэсгээр ингээд хүлээж авах хэсэг. За тэгээд дамжуулах хэсгээр ингээд бетоныг ингээд гаргаад цутгсан ингээд хийгээд хийсэн байгаа. Нөгөө нэг зураг нь болохоор тэр одоо шамдын ингээд нэг хэсэгчилсэн газар хийсэн байгаа байхгүй. Тэр зураг нь ерөөдөө бас жоохон алдаатай зураг байсан. Тэ алдаатай жахтай нөгөө үерийн усцсан хэмжээг бас сайн тооцоолоогүй хийсэн байгаа байхгүй. Тэр юуных болохоор говьлог болохоор яг ингээд бүгдийг ингээд давуулаад хийцэн. Дээр нь нөгөө дандаа хатангууд ирээд ингээд суйрлуулад доотлын суурь болохоор цутгацсан. Тэгээ ингээд огсорч хийсэн болохоор мөн хоорондоо холбоосод нэр хийсэн болохоор ерөөдөө бас гайгүй болсон байна. Гэхдээ бид нар бас цаашдаа энэ одоо үерийн далангуудыг одоо Экос гэдэг компани зурсан зураг ерөөдөө 100 жилд нэг удаа том тохиолдох үерээ бас зориулж ингэж хийсэн байдаг байхгүй. Тэгэхээр тэрний шилэл одоо бүр тий 5 6 метр гүн ийм жалга суг үүсгэх тийм байгаад байгаа байхгүй. Тэрийг бид нэр одоогийн байдлаар бас тэр зургуудаас салгаж авч ингэж энэ удаа зарим ажлуудыг хийж байгаа. За баярлалаа. Тэгэхээр үзэгчд маань бас асуултуудыг ирүүлж байна. Тэгэхээр дараагийн асуулт маань бас нэвтрүүлгээс бэлтгэсэн. Хот төлөлтийн ажлуудын одоо төлөлтийн биелэлт хэрэг байдаг вэ гэж мэдээж хот төлөлт бол бас хийгдсэн байдаг шүү дээ. Удаан жилээр янз бүрээр өгдөг. 2005-аас 2020 оны хүртэл манай аймгийн ерөнхий төлөлгөө бол баталсан байдаг. Аймгийн ерөнхий төлөлгөө. Энэ төлөлгөөний дагуу бид нэр одоо ерөнхийдөө хот төлөлтийн ажлуудыг бол хийдэг байгаа. Дээр нь одоо жишээлбэл хэсэгсэн ерөнхий төлөлгөө гэж байдаг. Тэгэхээр одоо хэсэгсэн ерөнхий төлөлгөө дээр яргууд баг даваад Ортын гол гэсэн багууд дээр энэ жил хийгээд дуусч байна. Тэгэхээр ерөнхийдөө яргууд багийг цааш нь яаж өргөжүүлэх вэ гэдэг талаар бол ерөнхийдөө энд ерөнхий төлөлгөө дээр гараад чинь хаана цэцэрлэг байх вэ, хаана сургууль байх вэ гэдэг. За өмнө нь бол 7 ороод л 7 дугаар ороод за мөн Баян цагаан багийн бас ерөнхий төлөлгөө, за мөн Вагзаалын хэсгийн орчмын ерөнхий төлөлгөө, за тэгээд Цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын ерөнхий төлөлгөө ингээд ерөнхийдөө ажлууд ерөнхийдөө дуусчих эссэн ерөнхий төлөлгөөнүүд. Тэгэхээр зарим одоо бид нэг ерөнхий төлөлгөө бариад явах гэхээр бас өмнөх жилүүд дээр бас ерөнхий төлөлгөөг бариагүй. Тэр төлөлтөнд хамаарахгүйгээр бас зарим нэг юмнуудыг хилцүүлэхгүйгээр өөртөө тавьсан юмнууд бас байгаад байгаа. Энийг бид нэр одоо цаашд нь залруулах энэ ерөнхий төлөлгөөг бариулж явах хэрэгтэй байгаа. Нөгөөдгөр манай одоо ингээ 2020 болж байгаа учраас ерөнхий төлөлгөөний маань одоо хөгжүүлэх хугацаа ингээ тулаад ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр дахиж бид нэр ерөнхий төлөлгөөгөө аймгийн хэмжээнд хийх хэрэгтэй байгаа. Хийхээрээ нөгөө хэсэгсэн ерөнхий төлөлгөөний бүгдийг нэмж оруулна. За мөн одоо ерөнхий төлөлгөөний дагуу хийгдсэн ажлуудыг бас дахиж нэмж оруулна. За тэгээд цаашлага манай аймаг одоо жишээлбэл 2035 он хүртэл те яаж хөгжих үү гэдэг бас тэр төлөвлөгөөгөө бас гаргаж ирэх хэрэгтэй байна. Энэ болохоор урт хугацааны те 15 жилээр за тухайн одоо нөгөө гүйцэтгэх нөхцөл байдал те энэ бүх юмас хамаарат ерхий төлөвлөгөө бол өөрчлөгддөг. За яг одоо энэ биш телевизийн пэйжээр үзэж байгаа үзэгчд бас асуулт ирүүлсэн байна. Тэгэхээр Медифас эмнэлгээс Боёт руу явах одоо зам хэлж байгаа. Тэгэхээр сая цас хайлах үеэр ямар ч одоо далан шуудуу байхгүй бөөн шавар шавхаа болж явах жишээ те гинэ. За мөн 6.15-ын хажуу талын хоосон барилга барих зайг одоо очрыг хизээ олох вэ хүмүүс унаж гэмтсээр байна шүү гин. За 6.15 гэхээр нөгөө нэг хашаа. Тий хашаа одоо нэг хашаа байгаад байгаа. Энэ нь болохоор нөгөө маргаантай байгаад байгаа. Тэгээ маргаан одоо хүртэл одоо яг эцсийн байдлаар гараагүй учраас ирэхэд ингэ байгаад байгаа байхгүй. Энэ талаар би бас мэдээ сурвалжлага бэлтгэжсэн л да. Тэгэхээр эзэн одоо хин бэдийн ер нь ингээд дамжицсан байдаг гэдэг нь шүү дээ. Ер нь бол анх одоо 2000 хэдэн онд авсан гэдэг үлээ энэ газрыг бас ашиглахаар үйл ажиллагаа. Тэгэхээр яг энэ нь болохоор яг миний хүрээний асуултууд биш байгаа байхгүй. Манай би нэг барилга захиалагчийн алба болохоор ерөөдөө танад мэдээж захиалах бас тэр үед иржсэн болов уу? Гүү манай тэр тийм бол ирж байгаа. Манайх тэр ярьдаг байхгүй. Мөн бас боотын тэр нөгөө наашгаа замын бас юу эднэр бол нөгөө хотын зохирчийн алба гэж манай байдаг. Мөн газрын харилцаа хот байгуулалтын газар. Эднэр бол ерөөдөө яг нөгөө чиглэл чиглэлээр хариуцдаг. Манай алба ямарсан энэ Орхон аймгийн хөрөнгө оруулалтыг яг шинээр хийж байгаа хөрөнгө оруулалтыг хяндаг. Тэгээд тэр хянсан ажил болохоор 3 жилийн хугацаанд тэрнтэй холбоотой бүх асуудлыг шийдэж чиглэгдсэн юм ажил хийдэг байна. Зөв. За нэг асуулт. Тэгэхээр өндөрлөгийн цаад талд одоо баригдаж байгаа 3 хоосон арам юу болж байна? Шинээрээ балгас боллоо штэ хайран сайхан одоо газрыг нь балгас болгочих юмаа гэсэн байна.
Тэгээ энэ бол ерөөдөө бас өргөн хүрээний асуудал. Тий. Нэг харуул өргөн хүрээний асуудал та. Тэгээ энэ яг одоо бас өмнө төлөвлөгдөөд ингэ явж исэн. Гэвч ягаад нөгөө инженерийн шугамшилжийг яага шийдээгүй ингээд төлөлтийг явуулсан юм бас нэг асуулт байгаа байхгүй. Тэгэхээр чинь инженерийн шугамшилжээ гэдэг маань тэр орон сууцсан дээр цахилгаан дулаан бүх инженерийн шугамшилжийг шийдэх асуудлууд нь өнөөдөр шийдэгдэг байж байгаа тэр баригдаа эхэлсэн. Хэрвээ тэрийг ингээд одоо холбох хэмжээний бол нэг ойролцоо 5-6 тэрбум төгрөгийн ажил байдаг гэж би бол ихэд ойлгож байгаа. Тэр нь болохоор засаг дарга маань одоо ямар ч ингээд хөөцлөө явж байгаа. Тэг ямар ч хөөцлөд мөн үйлдвэртэй бас ярьж байгаа. Яг тэрний хажуудлын наадталд нь байж байгаа бүхий өргөө за мөн цааталт нь бурхан багшин сэргдэр энэ бүгдээр одоо хэрвээ инженерийн шугамшилжийг шийдчихвэл бас бүгдээр хэрэглэгчнэр болгож явах хэрэгтэй юм байгаад байгаа. Нөгөө төлөөр бас нөгөө тухайн барьж байгаа компанитай бас холбоотой асуудал бас байгаа. За тэгэхээр мөн одоо нэвтрүүлгийн зар одоо хүрстээс хойш тийм үзэгчээс ирүүлсэн асуулт бас байна л да. Тэгэхээр Орхон аймгийн хөгжлийн архитектур одоо төлөвлөгөө хэдэн жилээр гардаг вэ? Хичнээн барилга шинээр баригдахаар төлөвлөгдөж байгаа вэ? За жишээ нь ИХАД-ын цуваа одоо энэ тал дээр арга хэмжээнүүд одоо авахдах уу гэсэн нэг тийм. Тий одоо ИХАД-ын цуваа байрлах 7 харуулт бол ерөөхдөө тэр ерөнхий төлөвлөгөө бол гарцсан байгаа 7 харууллыг. Одоо наадталтаа ингээд сайн одоо орон сууцуд байгаа даа шүү дээ. Орон сууц тэрний хажууд нь дахиад одоо 14 давхар баригдсан байгаа. Тэр нь одоо 2 удаа 14 давхар баригдана. За тэрний яг урд талд нь сургууль байна гэдэг ч юм уу. Ингээд цэцэрлэг байна. Ингээд төвөгдийн тоглоомын том талбай байна гэдэг ерхий хэсгсэн ерхий төлөв нь гарцсан байгаа. Тэр маргаантай байгаа. Гэхдээ одоо нөгөө ИХАД-ын зууч нөгөө ерхийний гэрээ байгуулсан байгаа шүү дээ. Одоо бас одоо хүртэл маргаантай байгаа. Энэ одоо ИХАД-ын цаваа нэгдүгээр гэрээгээр явах юм уу эсвэл одоо хойно нь одоо нөгөө өөрчлөөд муутгсан гэрээгээр явах юм уу ч гэдэг юм уу те муутгсан гэж харагдаад байгаа байхгүй манай аймагт ашиггүй байгаа. ИХАД-ын цуваа нь өөрөө болохоор ингээд барилгачтай ажлууд ингээд хийгдэт байгаа. Дээр нь одоо гэрээн дээр эхний гэрээн дээр тусгаснаар бол тэнд байгаа иргэдээс бол жишээлбэл орон сууцаар хангана те мөн гэр хорооллын дахин төлөлтийг тэр одоо айлууд байгаа газар хийн ч гэдэг юм уу те иймэрхүү асуудал эдгээр одоо болж яригдж байгаа. Харин тэгээ ажлын хэсэг гарцсан байгаа. Энэ дээр бол ерөөдөө ингээд яригдээ явчихна. Мөн хэсэг одоо манай аймгийн ерхий төлөвлөгөө бол ерөөдөө ингээд хийгдээ явж байгаа. Одоо ингээд цагаанчлууд булаг ингээд цаашаа нийт 14 микрорайон байх юм. 14 хороол байна гэсэн. Тэгэхээр одоо манай энэ хороол тал руугаа одоо энэ цагаанчлууд бүгдээрийг дандаа орон сууцчих хэвээр ерхий төлөвлөгөөр тэгж явна. Мөн одоо юуны Баян цагаан вокзалын тийшээ болохоор логистикийн төвд баригдах одоо шинэ хэсэг ерхий төлөвлөгөөр тэнд дандаа одоо юунууд агуулгууд байдаг юм уу те эргэлтийн банаануудаа тэнд хадгалагч гэдэг юм уу тиймэрхүү чиглэлээр хөгжих ийм чиглэл. Мөн одоо говьлын тийш бол бөмбөг мэдж байгаа үйлдвэр паркийн чиглэлээр хөгжих иймэрхүү төлөвлөгөөнүүд бол харагдаж байгаа. За тэгэхээр 2018 онд хийгдгээр төлөвлөгдсөн одоо барилгын ажлууд дахиад яаж мөн улсын төсвөөр хийгдэх ямар бүтээн байгуулалтын ажлууд байна вэ? За энэ талаар судалгааг иргэдээс авдаггүй эсвэл иргэдийн төлөөлөгчдийн хурал хэлэлцэж шийдэж байна уу? За ерөөдөө яг нөгөө юуг улсын төсвөөр хийгдэх ажлуудыг бол ерөөдөө манай иргэд бол одоо ерөөдөө видео хэлбэрээр бол хүргэсэн байгаа шүү дээ. Тэн дээр бол би одоо бас зарим санахгүй байж магадгүй та ганц нэгээс нь дуртахгүй байж хлаасан. За жишээлбэл одоо юун дээр шандын эцдэр жишээлбэл одоо юуны соёлын төв барина гин. За тэгээд 7 дугаар сургуулийн өргөтгөлийг хийн. За сургуулиуд жишээлбэл нэмж барина гэдэг юм уу ингээд хийж байгаа. Гэхдээ энэ маань ерөөдөө бас яаж одоо баталдгийг бол эхлээд хаана ямар шаардлагатай байдгийг судалгаан дээр үндэслээд ерөөдөө одоо хаана сургууль хэрэгтэй байна те хаана сургуулийн хөрөлцөө байна. Тэр нь болохоор судалгаа хийж гаргаж ирж байгаад тэгээд төсөв зураг юмуд бүгдийг бэлэн болгоно. За тэгээд одоо засаг дарга авч бүх яамнуудаар очиж уулздаг байхгүй. За манай энэ ажлыг оруулаад гэж мөн бас манай улсын хурлын гишүүд бас энэ дээр бас тусдим болоод ингэж явж иж бас нэлээд одоо юу гэдэг гүйж харьяаж энэ бас ажил болдог байхгүй. Тэгээ би ягаад тийм жинхэнэ бусад аймагуудын бас хөрөнгө оруулалт юмуудыг хараад байна л да. Тэгэхээр манай аймагч харьцангуй бас нөгөө татаад байгаа байхгүй. Олон ажлууд хийхлэхээр оролцсон бас харагдаад байгаа байхгүй. Энэ одоо ямар шалтгаан вэ? Тэг энэ болохоор тэгэл одоо нөгөө дээр нь манай аймагч өөрөө татаасгүй тий орлого төлрүүлдэг байгуул аймаг
тэрнийхээ одоо тодорхой хуваар бас хөрөнгө оруулалт юмуудыг бас хийх боломжтой байдаг. Нөгөө талаараа тэгээд бас нөгөө нэгэнд одоо аймгаа төлөөлж байгаа засаг дарга маань өөрөө бас нөгөө бүх яамдад сайн ойлгуулж ярилцах тиймэрхүү одоо нэмэлт ажлууд маш их шаарддаг юм шиг байна. За тэгэхээр эргэнээс бас дараагийн асуултыг ирүүлсэн байна. Тэгэхээр 2018 оны аймгийн ерөнхий төлөвлөгөөнд нэгдүгээр микрогийн бор байрнуудыг засвар үйлчилгээ хийх талаар одоо оруулсан уу, сайжруулах зүйл байна уу гэсэн байна. Энэ одоо энэ бол одоохондоо нэг иргэд аймаг маань оны эцэс олон хон гараад ингээд шилжүүлдэг гэдэг ингээд хөрөнгөө баталсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ талаар бол хэрвээ ингээд одоо шаардлагатай гэж үзвэл бид нар бас судалгаа юмудаа хийж үзнэ. За тэгээ хөрөнгөний одоо зураг төсвийг гаргана. Эндээс хамаарат иргэдөө хийх боломжтой үгүй юу гэдгийг харна. Гэхдээ нөгөө талаараа одоо сөөх гэд бие даасан одоо дээр удирдлагатай ийм байгууллага байдаг. Энэ байгууллага бол бас яг одоо нөгөө сөөхийнхөө хүрээнд бас одоо олон асуудал шийдэж явах хэрэгтэй. Энэ дээр одоо жишээлбэл манай аймаг жишээлбэл одоо энэ сөөхт хамааралтай байшингуудыг иргэдийнхэн төлөө одоо байшингуудыг дээврийг янзалж байгаа шүү дээ. Басаад энэ бодчин доод цоочтой хаалга хийж өгч байна. Энэ бол иргэд яг бас сөөгчн тодорхой хэмжээний орлого цуглуулж байгаа учраас энэ асуудлыг бас хийж явах хэрэгтэй л доо. Тий. За дараагийн асуулт нь Эрдэнэ хотод нэмэлтээр одоо сити тойлет одоо 0 гэсэн үг шүү дээ. Байгуулах одоо барьж болохгүй юу? Эрдэнтээр дүүрэн хөдөөний соёлгүй хүмүүс болон дахад нь одоо ийм нөхцөл байдал үүсэж байна. За энэ талаар хариулт авъя гэсэн байна. Энэ танай байгууллагатай хамаарах. Тэгээ энэ гэхдээ яг одоо аймгийн хэмжээнд чинь Эрдэнэ хотын хэмжээнд 2 сити тойлет хэлбэрээр бол байгаа. Тэгээд ашиглалт нь бас жоохон хэцүү байдаг. Тэгтээ хот орчуулгын харьяанд байдаг. Тий. Гэхдээ хэрвээ ингээд одоо иргэдээс олон санал ирээ те одоо энэ хүн шиг ингээд олон санал ирвэл бид нар энийг судалж үзэж байгаа шийдэж болно шүү дээ. Тэ хэрвээ ингээд иргэдийн нөхцөл байдал одоо шаардлагатай гэж үзвэл. За миний хувьд нь бас манай мэдээлэл хөтөлбөрөөр орж ирсэн би 2 тойлет маань болохоор жилдээ нэг нь 5 сая төгрөг нийлээд илүү 5 сая төгрөгийн одоо урсгал засвар янз бүрийн зүйл ороод идэв. Гэвч одоо жилийнх нь орлого нь эндээ хүрдэггүй дүр зураг гэдэг гэдэг шүү дээ. Тий. Гэхдээ зөвхөн миний бодлоор бол иргэдэд тэр үйлчлэгээ үзэж чадчихвэл одоо алдагдaltaй байсан тийм ээ. Иргэдэд л хамгийн гол үйлчлэгийг шаардлагатай үйлчлэгийг үзүүлж чадчихлаа ажиллах хэрэгтэй. За дараагийн асуулт нь мэдээж мөн үзэгчдээс ирүүлсэн асуулт байгаа. Тэгэхээр оюун ухааны ордон барина гэсэн одоо төсөв яваад байгаа гэж. За одоо энэ одоо иргэдийн санал мөн үү? Их анхаарал татж байна гэж. Тий. Тэгээд энэ бол ерөөхдөө бас оюун ухааны чиглэлээр одоо манай шатрын клуб гэж байдаг те. Мөн одоо энэ гэр бүлийн ордон дээр нэг сарбан самтангийн юмуд байдаг. Нөгөө тийм оюуны хөгжүүлэх. Тэгээд яг ийм нэгдсэн төв бас байдгүй юм байлээ. Бид нар тэгээд тэгээ энийг болохоор яг ерөөхдөө тэр байгууллагуудаас нь санал тавьсан зурагтай ингээд олон жил хөөцөлж явсан юм байлээ. Нөгөө талаараа бид нар бас аймгийн удирдлагууд бас нэг яг нөгөө хүний хөгжил гэдэг хэлбэрээрээ бид нар бас тодорхой хэмжээний бүтээн байгуулалт хийе гэж ярилцсан. За тэрний нэг хэлбэр одоо нэг жишээ нь бол оюуны одоо юуны газар оюуны хөгжүүлэх төв байх юм. Тэгээ ордон байх юм. Тэгээ ордон гэхээр арай томт чинь. Гэхдээ энэ бол бас бид нэр баг хөрөнгөөр бас нэг ийм иргэдэд зориулсан. За энэ дээр бол зөвхөн шатар байгаас гадна шатар даам за тэгээд бусад тэр нэг оюуны хөгжүүлэх тоглоом юмнууд за дээр нь бас техник клуб энтергээд бас нэлийн тийм нэг одоо хүүхдийн ордон шиг ингээд хүүхдүүд ингэж эргэлдэж байдаг тийм босхой гэж ярилцж байгаа. Тэгээ иргэдээ зургдсан л гарцсан. Иргэдээ загвар ийм 3 хэлбэртэй байшин. Тэгээд иргэдээ бас тэн дээр бас бид нэг зурган дээр болохоор бас арай сүүлийн технологи ашиглаж яаж байгаа барьж байгаа байшингаа барихаар тийм төлөвлөсөн зураг бол гаргаж байгаа. Тэгэхээр яг энэ төсөөнүүдээ хэд орчим төгрөг байгаа вэ? Хизэнээс эхлэхээр юм. Тий, одоо бол аймгийн төсвүүдээр бол ямар ч 159 суудсан байгаа. За тэгээ энэний хүрээнд одоо ямар ч засаг дараагаас бол яг энэ мөнгөдөө багтаагаад та нар ямар ч тэр ажлыг хийн зураг зүй гаргал гэсэн байгаа. Тэрний дагуу бид нар бол хийцэн байгаа. Зураг зүй гарцсан. Тэгээд одоо тендер нь бол зарлагдаад дуусчих واخ. Тэгэхээр одоо нэг компани аваад тэгээд ингээд бариад энэ одоо
нэг 9 сар 10 сар хавцаа баг ашиглалтанд орчхоор тэгж дуусгах хэрэгтэй. Газар бол одоохондоо 7 дугаар миг хороолт бол нэг газар төлөлдсөн байгаа. Гэхдээ бас одоо нөгөө юу инженерийн шугамжилжээнд холбох ажил нь бас дахиад зардал нэмж гарах учраас байршлын өөрчлөлт тиймэрхүү саналтай явж байгаа. За 1915 техник утсаараас үзэгч маань санал асуулт ирүүлсэн байна. Тэгэхээр шанд гэр хороолол хойшоо одоо өсдөг зам одоо их хүнд байна. 17 дугаар сургуулиас урагшаа 20 дугаар гудамж хүртэл маш муу байна. Өргөдөл бичиж өгсөн гэж байна. Ийм асуулт ирсэн байна. Энэ одоо шанд багаас 17-гийн 17 дугаар сургуулиас хойшоо гэдэг нь хөсгөл 1 2 дэх юм болов? Эсвэл морины бариа тал руу юм болов? Морины бариадалтай байж магадгүй тийм үү? Тэнд бол одоо сая түрүү жил ихэд гэрэлтүүлгийн ажлууд хийгдсэн. Тэгээ бүрэн хийгдсэн. Тэгээ мөн бас тойроод нөгөө их залуугийн шинэ эц рүү явдаг газар руу бас нэлээд гэрэлтүүлгүүд хийгдсэн байгаа. Тий. Энэ аль хэсэгт нь бол 20 дугаар. За үзэгч маань бас утас эргээд холбогдох хариулт авахаас утасны дугаартаагаа за мөн одоо аль багийн иргэнээ бас тодорхой бичээд ирүүлээрэ гэж хүсэх байна. За дараагийн асуулт бол за энэ жил 6 дугаар микрод бүтээн байгуулалт юу байна вэ? Цэцэрлэг сургууль байгаа юу? За мөн одоо бүсийн онцлогын эмчилгээний төвийн хүүхдийн эмнэлгийн одоо өргөтгөлийн ажил юу болж байна вэ? Дуусахгүй юм аа. Яагаад удаашрж байна вэ? Маш их удлаа гэсэн байна. Тий, энэ бол нөгөө манайх хяналт тавиг байгаа. Тий, хотын зэгчийн алба хяналт тавьсан болохоор хотын зэгчийн албаны дарга нэг ярилцлаганд орсон байгаа. Өмнө орсон. Тэгэхээр яг энэ өргөтгөлийн талаар ярих байгаа. Ерөнхийдөө ажил бол ерөнхийдөө дуусч байгаа. Тэгээ би тэгж ойлгож байгаа. Дуусч байгаа. Одоо нэг миний ойлгосноор нэг жижиг шажиг ажлууд дутуу байгаа юм лээ. Тэрийг гүйцэтгүүл ашиглалтанд орчих واخ. Энэ мөдгөө орох واخ. Ер нь яг зарим юм бүтээн байгуулалтын ажлууд яг төлөвлөсөн хугацаанд дуусахгүй байх юм бас нэлээд байна шүү дээ. Яг ер нь бол хөрөн мөнгөтэй холбоотой байгаа дээ нөө цаана өөр асуудал бас байгаа гэлгүй. Тий. Яг ерөнхийдөө маш олон юмас шалтгаалж байгаа. За наад заханд гээд гүйцэтгэх компаниас шалтгаална. Жишээл гүйцэтгэх компани хугацаанд амжуулахгүй байх тохиолдлууд бас гарч ирдэг. За мөн цаг уурын нөхцлүүдээс бас шалтгаалдаг. Тийм ээ. Бороо шороотой үед одоо жишээл дээврийн ажил хийж байгаа чинь бороо орчууд сая чинь бас 2 3 газар 4 жил чинь 2 3 газар бас яг нөгөө дээврийн ажил хийж идэл бас тасралтгүй бороо орсон, хүнд байдалд үүссэн. Тийм хүм шалтгаалж байна. Ерөнхийдөө ажлууд бол яг худалдаа авахаас бол ерөнхийдөө яг хугацаанд зарлагдаад явж байгаа юм. Хугацаанд зарлагдаад асуудал шийдэгдээл ингээл хойшоошго явж байгаа. За. Тэгэхээр танай байгууллагын одоо хийгдэж байгаа ажлуудын талаарх мэдээлэл одоо зарим тохиолдолд хаалттай байна. Иргэдэд мэдээлэл болон саналаа яаж өгөх вэ? Мэдээлэл авах бол саналаа яаж өгөх вэ гэж байна. Тэгэхээр үзэгчтэй сандаж ирэхэд яг одоо шууд явж байгаа учраас асуултуудаас илгээгээрэй гэж хэлмээр байна. За таны. За манай албаных бол ерөөдөө нэг Эрдэнэ барилга цэг имэйл гэдэг веб хуудас байдаг манай албаны. За тэн дээр бол ерөөдөө бүх мэдээлэл байж байгаа. Ороод үзэхэд одоо жишээлбэл санал хүсэлтийг ч гэсэн авахаар байгаа. Тий, тэгээд санал хүсэлтийг бас холбоо өрөх манай мэйл хэг тэн дээр байж байгаа. Нөгөө талаар санал хүсэлтийг бол манай пэйж хуудас ажилладаг. Нөгөө фейс дээр паблик нөгөө сошиал ертөнцийн энэ дээр бол бид нэр одоо ингээд бүх юунуудаа бичдэг. Мэдээлүүдээ өгдөг. За иргэдэд санал хүсэлт юм бол эрүүл тэнгүүр авдаг. Манай веб хуудсан дээр бол ерөөдөө аймгийн хөрөнгө оруулалт одоо жишээлбэл нэг цэцэрлэг барилаа гэхэд тэн дээр одоо тухайн ажил нь ямар компани хийж байгаа хин одоо хяналтын инженер хариуцж байгаа уцтайгаа за нөгөө компани захирлын уцтайгаа ч гэдэг юм уу те мөн одоо бас хийж байгаа ажлуудын талаарх явцууд ингээд зургаар ингээд байж идэг. Одоо жишээл нэг байшин барилаа гэхэд эхлээ суур цутгах чинь ч гэдэг юм уу те гэх ингээд мэдээлүүд байдаг. Эндээс бол манай иргэд бас мэдээлэл авах бүрэн боломжтой. Энэ аймгийн хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл өгдөг. Хөрөнгө оруулалт мөн танай байгууллага. Тэ манай бас нэг веб дээр байдаг бүх мэдээлэлд бас байгаа. Тий. За тэгэхээр асуултсаа нэвтрүүлэгт маань өчигдрөөс эхлээд одоо таны энэ нэвтрүүлэгт орох талаар мэдээлэл маань явж эхэлсэн байгаа. Тэгэхээр үзэгчээс бас асуулт ирүүлсэн. Тэгэхээр шинэ шийдэлтэй барилга байшин буюу одоо доктортой хөгжил чиглэлээр тий барилга байшин одоо баригдах уу? Энэ чиглэлд одоо хэрхэн орон нутгаас анхаарч байна вэ? Тий. Тэгээд шинэ шийдэлтэй гэдэг нь одоо ямар ч илүү хоёрын өмч явах уу? Хоёрын өмч талтай. Яг аймгийн хөрөнгө оруулалт ерөөдөө бол бага учраас одоо юу гэдэг том бүтээн байгуулалт бид нар бол хийж чадахгүй байгаа.
Яг өнөөдрийн өмнөх одоо онууд дээр байдаг шиг одоо юу гэдэг 40 тэрбум төгрөг батлуул одоо юу гэдэг те бас хэднэр бас юм барьж штэ те. Тийм байх болохоор бид ч одоо нөгөө өнөөдрийнхөө л асуудлаа нөгөө тулгамж байгаа асуудлуудаа иргэдээс ирсэн нөгөө ирэмсэн асуудлуудаа шийдэж байгаа. Иргэдөө шинээр одоо нөгөө хоёрын өмчүүд хувийн өмч барилгууд байгаа шүү дээ тий. Тэр бол надаар хянагддаг л да иргэдэд зураг нь хянагддаг байхгүй. Тэн дээр бол бид нар бол тэр шаардлагыг бол тавьж байгаа. Одоо энэ байшин барихад одоо гаднад ямар одоо палан зураг дээр ямар хуу хэмжээ нөгөө ногоон талбайгаа ногоон байгууламжаа тусгаж өгсөн байна уу тий. Нөгөө хөгжлийн бишрэлтийн иргэдэд одоо нөгөө пандустай замаа тавьж өгсөн байна уу, пандусаа тавьж өгсөн байна уу гэх юм уу. Гэх мэтлэн ингээд бас бүх талаас нь гэж харж зөвлөгөө өгж өөрчлөж ингэж явдаг. Тэгэхдээ эргээд одоо нөгөө гүйцэтгэл нь ямар байна уу гэдгийг бид нар бас одоо энэ жилээс эхэлж одоо эргээд бүх шинээр барьсан барилгууд дээр нөгөө зургатайгаа хэр нийцсэн байна гэдгийг бид шалгаж үздэг. Тэгээд нөгөө талаар болохоор одоо ингээд аймгийн хувийн өмчийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа юмнуудыг ерөөдөө манай байгууллага хяндаг. Тэгээ би ингээд сүүлд бас ингээд түрүү жил бас ингээд хувийн өмчийн орон сууцуд ашиглалтанд орж ийн, хулдааны төвөд ашиглалтанд орлоо. Энэ дээр ингээд үзэхэд одоо бас тодорхой хяналт жоохон дутагдаад байт юм зарим ажлууд дээр. Тэ одоо тэр чинь бас тодорхой хэмжээний хүнийг хянуулж байгаа шүү дээ. Тэгэхээр наад зах нь бичиг баримтын бүрдэл дутуу байна. За нөгөө хяналтын инженер нь зураг өөрчлөгдсөн байхад хяналтын инженер тэрний дагуу одоо шилбэл тэр хувийн туслаа тийм ээ. Нөгөө зургийн автор зурсан үнэтэй харьцаад ингээд өөрчлөлт оруулах ч гэдэм үү. Ийм одоо хяналтын инженер чинь нөлөө хөргөө хүрээний юм хариуцсан шүү дээ. Тэр ажлууд бас хийхгүй харагдсан. Тэгээ энэ жилээс ерөөдөө одоо засаг даргын оруулагч Бачаагалаас бол ерөөдөө энэ хоёрын өмчүүдийг бас одоо энэ мэрэгжлийн байгууллага манай байгууллагаас хянуулсан зүйтэй юм байна гэсэн тийм шийдвэрүүд гарч байгаа. Тэгвэл илүү нөгөө иргэдэд одоо жишээл орон сууц ашиглалтанд ороход бид нар одоо жишээл мэрэгжлийн хүмүүсний хямдсан байхад жишээл манай цахилгааны инженер одоо инженерийн шугамшилж яаны инженер, барилгын инженер бүх хүмүүс тал талаас ингээд хяндаг учраас иргэд маань одоо жишээл наад зах нь гэдэг нөгөө юу гэдэг чинь нэг квадратн зөрчсөн байна гэдэг юм нэг тэр хэсэг нь орохгүй байна гэдэг юм. Энэ мэдээлэлүүдийг бол манай байгууллага шууд гаргаж аваад ингээд үзэх бүрэн боломжтой л да. Мөн ямар хийцтэй байсан энэ байшин маань гэдэг манай байгууллагаас жишээлбэл одоо энэ орон сууцыг худалдаж авах гэж байгаа асуух бол бүрэн боломжтой байхгүй. За тэгэхээр дараагийн асуултууд бас ирсээр байна. За 7 дугаар хороолт Надежда хотгон руу ер нь зам гаргах боломж юу байна вэ гэсэн байна. За хорооллоос 5 6 дугаар микро руу орж ирэх тэр хэсгийн замыг хизээ тавих вэ? Мөн одоо жилээс жилд зээл тэр талаас одоо үер буухад 5 дугаар микрийн дарын замаар үер буучих юм аа. Тий. Тэний одоо саний тэр 5 дугаар микрийн бол зураг нь хийгдсэн учраас одоо ерөөдөө хөрөнгө оруулалтын хөөцлөл бид нар бүтээн байгуулалт ажил хийж байна. За энэ их хадын цог ингээд туслан үүсгэж компаниар одоо энэ зам ажил бол түрүү жил болгоор ерөөдөө намар ихсэн байна. Тий, хөрөнгө оруулалт нь сүүлд батлагдсан. Мөн бас тэгээд нөгөө одоо энэ хадын цогч нь өөрөө энэ компанийг шалгаруулад юу яасан байгаа шүү дээ. Нөгөө ажил хийгдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөөдөө аймагаас үл шалтгаалсан байдлаар энэ бол ажил эхэлсэн байгаа байхгүй. За тийм учраас энэ ажил маань хоёулаас нэлээд асуудал болж байна. Тий, асуудал болсон тий. Тийм болохоор ингээд орой эхэлсэн байдаг юм байлээ. За тэгээд одоо энэ жил бол ерөөдөө одоо ингээд шороо юу маань ингээд нөгөө 5 сарын 15-нд ерөөдөө бүх газар гисээд тий нөгөө нэг асфальт гэдэг нөгөө юу гаш та хар нөгөө дэвсдэг материал байгаа шүү дээ. Тэр маань бас одоо яг дулаархад бас гарч яадаг, дэвсэх боломжтой байдаг. Одоо ингэсийгээд компани маань одоо нөгөө хийж байгаа компани маань бидэрт нэг график гаргаж ирнэ. Яг ямар хизээ хийх вэ? Тэгэхээр ихэдээ бүх юм тодорхой болно. Тэгээд ихэдээ хийхээр ихэдээ ингээд замаа хагаад ихэдээ явах ажил бол эхэлнэ. Тэгэхээр 5 сарын 15-наас хойш л ер нь ажил хийгднэ гэсэн үг үү? Тий, асфальт бол дэвсэн. Гэхдээ одоо бол бас хийгдэх ажлууд маш их байгаа. Энэ дээр болохоор. За тэгэхээр түрүүний шанд багаас ирүүлсэн асуултыг бас тодруулж ирүүлсэн байна. За шандын зам гэдэг нь цасан уулд дэлгүүр хүртэлх зам юм аа. За 27 дугаар гудамжнаас урдах гудамж хоорондох зам хизээ засах вэ? За их хадын цуваа сургууль цэцэрлэг ногоон байгууламж хэн хариуцах вэ? Хизээ хийх вэ гэд бас нөгөө тэгэхээр энэ 27 дугаар гудамж дундах юу юм байна л да тий. Гудамж нөгөө хоёр гудамжийн хоорондох зам юм байна тийм үү? За одоо
зүгээр хөрөнгө оруулалтын юм дээр харахад жишээлбэл одоо шанд баг дээр гудамжны за ямарсан тоглоомын талбай 39 дугаар гудамжин дээр бол байгуулна гэсэн байгаа. За тэгээ нэг шорон зам хэдэн шорон зам бол орохоор байгаа. Тэн дээр орсон байна гэдэг би бас эндээс мөн эсвэл энэ иргэн маань Эрдэнэт имэн гэдэг аймгийн веб бууц байгаа. Энгүүр ороод хөрөнгө оруулалт гэсэн хэсэгт нь ороод энэ одоо шорон зам хийгдэхээр нэг бас үзэж болно. Хэрвээ энэ үнэхээр одоо юу гэдэг хүндрэлтэй ус тогтдог тий явхад хэцүү ийм байл одоо энэ бачрал төлөөлөгч байгаа шүү дээ. Шандагаас гарсан. Багийнхаа төлөөлөгч хандаад тэгээд ингээд биднэрт зураг хөргийг хийлгээд ингээд дараачийн хөрөнгө оруулалтаар батлуулах бүрэн боломжтой байна. За тэгэхээр аймагт баригдаж байгаа барилга бүр одоо хотын ерөнхий төлөвлөгөөтэй одоо бас зарим тохиолдол уялдахнаас юу байдаг гэж хэлсэн шүү дээ. Тэ. Тэгэхээр уялдаа холбоог одоо хангаж ажиллахын тулд яах ёстой бэ гэдэг тийм ер нь бол хяналт байх ёстой юу? Хяналт байх ёстой. Энд дээр одоо миний хувьд бол аймгийн ерөнхий архитектурын ажлыг бас давхар гүйцэтгэдэг тий. Энэ чиглэлээр бид нар бас би албанаас одоо энэ жил бүх одоо энэ аймгийн хийгдэж байгаа бүх одоо шинээр баригдсан барилгуудыг бүгдийн түрүүн би хэлсэн нөгөө яг зураг төсвөрийг хийгдсэн байна гэдэг нэг дээр шалгаж үзсэн. За хоёрдугаар болохоор бүх аймгийн хэмжээнд байгаа хөшөө дурсгалуудыг бас бүгдийг шалгаж үзэж байгаа. Тийм ээ. Одоо энэ болохоор нөгөө хөшөө дурсгал аймгийн өнгө үзэм шиг нэгдүгээрт одоо хангасан байх хэвээр. Мөн тэрний урсгал засвар үйлчлэгээ бас нэг талаа хийсэн байх хэвээр. Тэгэхээр энийг одоо хэрвээ эзэнгүй хөшөөг эзэнжүүлэх юм тийм ээ. Мөн одоо ямар өөрчлөлт шаардлагатай байна гэдгийг бас судалж үзэж байгаа. За нөгөө талаараа одоо аймаг дээр техникийн зөвлөл гэж байдаг. Энэ нь болохоор тухайн одоо шил орон сууц байлаа гэсэн газар худалдааны төв байгуулахаар бол тэр техникийн зөвлөлөөр оруулаад нөгөө зориултыг өөрчилдөг байхгүй. Тэгэхээр ерөнхий төлөвлөгөн дээр харшилж ийн үү гэдгийг нь хардаг. Тэгээ энэ утгаараа бас одоо өөрчлөгдсөн байгууламжууд байна уу эсвэл яг тэр хэвээрээ байна уу гэдгийг аймгийн хэмжээнд ингээд тойрж үзэж ажлууд хийж байгаа. Мөн одоо манай хотын зөрчил албанаас бас одоо жишээлбэл нөгөө сурчлагын самбаруудыг бүгдийг авч хаях ч гэдэм тэ хотын өнгө зэмжин дээр муугар нөлөөлж байгаа чиглэлээр нь мөн үзэж бас ингээд урсгал засварын ажлуудыг ерөөдөө хийж байгаа. Жишээлбэл одоо нэг байгууллагын гадна талын ногоон байгууламжаа хийж гэдэг юм уу, зам гарцаа аятайгаар яндалж гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар ингээд хамжаад дэмжээд ингээд хамтраад явж байгаа юмуд байгаа. За тэгэхээр одоо шинэ орон сууцны хувийн одоо орон сууцнууд баригддаг гэдэг чинь тэгэхээр аливаа байшин барилга ер нь сүүлийн үед цахилгаан дулаан хэмсэн одоо шинэ шийдэлтэй болсон. За үүнийг хангах шаардлагыг одоо хэр тавигддаг вэ? Тий, гэхдээ энэ бол ерөөдөө нөгөө тухайн зураг зурж байгаа компаниас маш их шалтгаалдаг л да. Одоо нэг орон сууц барилаа гэхэд нөгөө нэг хүн бариуллаа гэхэд компаниар зураг зурулна тийм үү. Тэн дээр нь болохоор барилгын зураг, цахилгааны зураг, инженерийн шугамжуулалтын зургууд бүгдээр яг нь тустай байдаг. Тэгэхээр энэ дээр одоо жишээлбэл тэр нөгөө тухайн зураг зурж байгаа компани одоо бүх үйл ажиллагаа тэндээс бүгдээс хамаарна гэсэн үг. Тэгэхээр ихэд орчин үед бол бас нөгөө талдаа бүх одоо нөгөө шийдлүүд нь бас нөгөө техник хөгжиж байгаа учраас ихэд бас их төвчлөлтэй юмуд их гарч иж байна л да. Сүүлд одоо энэ люкс хотны цааталт нэг 2 байшин ашиглалтанд орсон шүү дээ. Тэгэхээр тэр паар дээр бол ихэд ингээд нөгөө дулаан хязгаарлагч байх шийдэж. Тэгээ өөрөөсөө нөгөө паар болгон дээр дулаан хязгаарлагч байх шийдэж гэдэг юм уу тийм. Доон жишээлбэл одоо нөгөө сантехникийн үүзэл дээр жишээлбэл одоо нөгөө тоолорууд нь мэдээлэл шууд одоо юугаар автоматар авах боломжтой ч гэдэг юм уу тийм. Гих мэтчлийн юмуд бол хийгдсэн нэвтэрж байгаа тийм. Тэгээ өөрөө ирэхгүй угаасаа нөгөө техник хөгжөөд байгаа учраас өөрөө ирэхгүй тэр юмдаг бол хэрэгжилж байгаа юм л да. Тэгэхээр их хатын 100 байрны урд талын замын үртгэл хизээ хийгдэх чинь ер нь 15-наас 5 дугаар сар 15-аас хойш. Тий, одоо ерөнхийдөө ингээд тэр компани нөгөө график гараад өгчүүл бид нар ерөнхийдөө тэр графикын дагуу ажлуудыг хийгээд одоо шалгаад явчихна. За 1915 техникийг батсан дээр бас асуулт ирсэн байна. Тэгэхээр 1-12 13-ын одоо хүүхдийн тоглоомын талбай хизээ барих вэ? Энэ асуудлыг ямар газар хариуцдаг вэ гэж байна. За энэ тоглоомын талбай гэснээс одоо эвдэрсэн, гинтсэн янз бүрийн одоо хүүхэд унаж бэртэх одоо ийм хүндрэлтэй болсон байгаа тоглоомын талбайнууд байгаа шүү дээ. Энэ дээр одоо урсгал засварыг яг хэдийд хэн хариуцах хэрэгтэй гэдэг юм бэ? Ер нь эзэнгүй юм шиг л байгаад байдаг шүү дээ. Тий, энийг бол ерөнхийдөө бүх тоглоомын газруудыг одоо хотогчуулах газар ерөнхийдөө хариуцж байгаа. За энэ дээр би хот огчлох газар дээр очиж бас баг нь хариуцсан, сөөхн хариуцсан гэл бас нэг ийм мэргэлцээтэй юм яриад. Ер нь бүх их тоглоомнууд бол хот огчлох газар
ингээд хариуцдаг. Зарим тоглоомууд яг сүйгтэр байдаг л да. Тэгээд сая хурлаар бол ерөөдөө оны сүүлчийн хурлаар бол энэ тоглоомуудыг сэргийн засварлах чиглэлээр бас тодорхой мөнгө батлагдсан. Тэгэхээр ерөөдөө дулаараад ирэхээр хатуучуулах газар маань ерөөдөө ингээд өнгө зэмшин янзлаад ингээд явчихна. Гэхдээ бид нар бол бас сөөгч гэсэн бас энэ дээр бас анхаарлаа хандуулж байх хэрэгтэй л да. Ер нь бол бас эргэж тойроод хэлэлтэ тавьж явах хэрэгтэй. Тэгээ одоо яг дулаарч байгаатай холбоотоор энэ тоглоомын газрууд чи ер нь бол хүүхдийн тоглоомын талбай биш. Нөгөө нэг чөлөө цагаа өнгөрүүлж байгаа нөгөө дунд орчим насныхаа айрагтаар суулдаг ийм газар болоо төвөрчдөг. Энэ дээр бас яалтчгүй хариуцах эзэг хэрэгтэй. Тий. Тэгээд жишээлбэл одоо баян өндөр сумаас одоо гэр хороолд байдаг тоглоомын газруудыг болохоор ерөөдөө одоо тухайн яг харалдаа гудамынх нь яг нөгөө тоглоомын газрын ойролцоо айлаар нь хариуцуулаад тэгээд нөгөө харилцан одоо туслах тэр айл туслах тийм ээ ямар нэгэн хэлбэрээр туслах хэлбэрээр бас тоглоомуудаа харуулъя гэд баян өндөр сумаас бас аргамж авж байгаа юм билээ. За 2018 онд Эрдэнэ хотод соёлын төв баригдах уу төлөвлөгөө байгаа юу? За энэ олон залуучуудын цагийг зөв болгосон өнгөрүүлэх өөр ямар төвүүд барьж байгаа вэ? Хариулт авъя гэсэн мэн төгөлдөр лавга гэсэн хүнээс ирүүлсэн байна. За мөн бүхий өргөө одоо хизээ барьж дуусгах вэ? Юу болж байна гэсэн мэн. Тийм. За сүүлээс нэрлж бүхий өргөө хэм бол одоо бүх хөрөнгө оруулалт юмнууд нь үйлдвэрээс хамаарж байгаа. Тий, үйлдвэрээс хамаарж байгаа учраас үйлдвэр ерөөхдөө энэ чиглэлээр хариуцаад очих бах. За тэр юуны соёлын төв гэдэг маань за тэр юун дээр жишээлбэл шандын эцээр соёлын төв баригдана. За тэгээд ерөөдөө бас энэгээ аймгийн яг өөрийнх нь хөрөнгө оруулалтаар бол нэг том бүтээн байгуулалтын ажил эхлүүлж байгаа энэ жил. Энэ нь болохоор одоо энэ цагаан чулууд багийн харин байдаг одоо 7 дугаар хороолын цаатлын хэсэгт барилах нөгөө талбай гадагч манай усны нөөц газрын талбай тий. Энэ дээр болохоор цэцэрлэг төрүүлэн байгуулъя гэсэн ажил эхлүүлж байгаа юм бид нар. Тэгээ энэ ажил нь болохоор ерөөдөө зураг нь бол ерөөдөө гарцсан байдаг. За тэгээ энэ дээр болохоор цаашдаа ингээд маш том хөрөнгө оруулалтад орж ирсэн. 11 тэрбум төгрөглөө хэд вэ? Тий, ерөөдөө нийт төс нь бол 11-аас дээшээ байгаа. Тэгээд доторх нь ийм юу нь болохоор ногоон байгууламж зам юмуд нь болохоор 5-6 тэрбум төгрөгийн орчим төсөв нь гарцсан байдаг. Гэхдээ тэр нь 14 оны төсөв шүү дээ. Тэгэхээр бол өсөх магадлалтай нөгөө материал юмуд өссөн учраас. Тэгээ тэр одоо хэдэн төгрөгийн төслөд байгаа эхлүүлье гэдэг байгаа шүү дээ. Тий, энэ он баталсан нь бол 1 тэрбум төгрөг баталсан байгаа. Тий, тэгээд энэ өрөөнд бол бид нар ямар ч нөгөө 15 м өргөний явган зам байгаад байгаа байхгүй. Зам. За тэгээд иргэдэд нөгөө зураг нь харагдвал би бас сайн тайлбарж чадах. Тэгээ гэлбэрийн ямарсан замыг ямарсан гэд байгуулъя гэж ярьж байгаа. Замын нэг. Тэг ихний ингээд эхлээд эхэлчин. За тэгээд цаашаа хөрөнгө оруулалтууд нь болохоор ихэд одоо энэ тэндээс одоо нөхөрсөг хотуудтойгоо одоо өсөлтөд тавина. За мөн бас улсаас өсөлт тавина. За мөн одоо аймагт явуулж байгаа компаниудаас өсөлт тавина. Тэгээ энэ бол ингээд одоо нөгөө жишээлбэл Хонконгд байдаг Ocean Park гэдэг шүү дээ. Тэн шиг нөгөө галзуу болгоомж байдаг юм уу тий? Мөн одоо ингээд дээш өсөөд нөгөө доошоо хүчтэй буудагч байдаг юм уу? За өөр чинь тэгээд ийм тоглоомууд эсэг экстрим тоглоомууд нэг зэгтэй байна. Энэ зэгт нь бол хөвгт зориулсан нөгөө иргэдэг морьтой иргэдэг тийм том скол сэнстэй нөгөө гинжтэй холбогдсон иргэдэг ч тийм ийм хоёр хэсэгтэй байна. Тэгээ энэ ингээд баригчвал одоо өстой жинхэнэ залуучууд маань очих бүрэн боломжтой гоё газар болох юм. Тэгэхээр энэ жил бол эхний ээлжинд 1 тэрбум төгрөгийн ажил нь бол эхлэх юм байна. За үзэгчд манаас өгсөн хариултуудаа авч байгаа хаа. За нэвтрүүлгийн цаг ч гэсэн бас бөхөж байна. Тэгэхээр яг амжаад бас асуултуудаа ирүүлнэ үү гэж хүсэх байна. За дараагийн асуулт нь за барилгын материал хүний эрүүл мэнд аюулгүй орчинд одоо нийцдэг байх ёстой. За та ажил авсан цагаас ер нь энэ шинээр баригдаж байгаа барилгын одоо байгууламжуудад яг материал талаас нь хэр стандарт шаардлага мөрдүүлсэн бэ? Тэгээд өнөөдөр болохоор нөгөө төсөв ингээд хийдэг. Тэгэхээр бид нар нөгөө бас төсөвдөө баригдаад бас тодорхой хэмжээгээр одоо ингээд материалыг нөгөө юуных нь нормчлалын хэлбэрээр стандартын дагуу ингээд үнийг зохиож ингэж явдаг. Гэхдээ өнөөдөр яг одоо барилга материал манай аймгийн барилга материал үйлдвэрлэгчдэг бас чанаржуулах тэг хөгжүүлэх шаардлагатай байгаа. Тэгээд түрүү жил нэг 4 сард байна бүх одоо барилгын материал үйлдвэрлэдэг компаниуд дээр цуглуулад тийм тохирлын гэрчлэгээ гэдэг юм сургалт явуулсан. Мөн зарим одоо газрууд дээр нь болохоор
Тэр нь болохоор барилга хөгжлийн нэгдсэн дэвсэл зохион байгуулсан. Бид нар энд авчирч байгаад ингээд сургалтаа явуулаад дээр нь бас зарим компаниудыг бас тохирлын гэрчлэгээтэй болгосон байна. Энэ тохирлын гэрчлэгээ гэдэг нь тодорхой стандартыг хангасан. Одоо таны хэлж байгаа эрүүл мэнд тэ бусад бат бэх чанар за тэгээд одоо удаан эдлэгээч гэдэг юм. Иймүүдийг бол хийгдсэн байна. Гэхдээ өшөө одоо хөгжүүлэх шаардлагатай байгаа. Нөгөө барилгын материал үйлдвэрлэгчдэг. Гэхдээ яг одоо юу гэдэг нөгөө хүн амьдрах орчны нөгөө барилгын материал ерөөхдөө дандаа юунаас орж иж байгаа шүү дээ. Гаднаас орж иж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нар одоо нөгөө мэргэжлийн байгууллагууд нь тодорхой хяналт хийгээд тэгээ энэ дээр худалдаа эрхийг олгож байгаа болохоор тэр дээр бол бас тэр мэргэжлийн байгууллагууд мэдээлэлтэй болохгүй байгаа. Гэхдээ бид нар бол одоо сүүлийн шинэ технологиудыг бол манай алба бол нэлээд судалж байгаа. Одоо зүгээр наазахын жишээлхэд бид нар 7 шуурхаа хурдтал нэг шинэ материал ярьдаг байхгүй. Ингээ хооронд ярилцдаг. Энийг яаж хэрэглэдэггүйгээд тэгээ одоо сүүлийн үед бол бид нар одоо сүүлийн энэ он гараад нэлээд материалуудыг худалж аваад өөрсдөө туршиж үзэж байна л да. Жишээлбэл одоо юуны цемент хөлдөөдөг материал гэж байх шиг тийм. Тэгэхээр тэрийг одоо жишээл үнэхээр хөлдөөхгүй удаан барьж гинэ эсвэл доторх юуг нь одоо өөрчилж гинэ үгээд гэдэг ч юм уу тийм. За тэгэхээр наад бас нэг материал бид турших нөгөө карбон гэдэг материал одоо фейс дээр яваад байдаг шүү дээ. Нөгөө нэг плеткэн дээр юм төрөгчөөд дээр нь хайлахгүй байх шиг тийм үү тийм. Тэрийг бид нар бас ингээд туршаад үзсэн. Бас анхаарах юмуд бас их гарч иж байгаа. Тэндээс хамааруулаад эрүүл ахуйн талаас стандартыг мөрдүүлвэл тийм ээ. Тийм тэгнэлтэй мэдээж. Тийм. За баярлалаа танд бас иргэдээс ирүүлсэн асуултуудад мэдээж тодорхой одоо яг хүссэн хариултуудыг өглөө. За зарим үзэгчээс бас одоо талархал ирж байна. За ажлын амжилт хүсье, сайхан бүтээн байгуулалт баригдах юм байна. За дараагийн удаад хин гэж хүн одоо таны нэвтрүүлэгт оролцох вэ гэж байна. За тэгэхээр эх 7 хоногийнхоо одоо цаг үеийг уялдуулаад тухайн бид бас цаг үетэйгээ холбогдож одоо зочин өрдөг байгаа. Учраас яг эх 7 хоногийн зочин одоогоор бол тодорхой бус байна. За зөрчлийн тухай хуулиар одоо хүн оролцож болох уу гэж байна. За бид бас хуулийн хэлтсийн даргаыг оролцуулсан байгаа. За одоо харин бас энэ талаар бас мэдээлэл талаар бид бас судлаа. За ингээд нэвтрүүлгийн редакцаас болон үзэгчдээс ирүүлээгүй асуулт одоо хэрвээ бас үзэгчтэй мэдээлж хэмсэн гэхэд танд үлдсэн зүйл байгаа бол бас нэвтрүүлгийн сүүлийн оронд бас мэдээлхийг хүсэж байна, боломж олгож байна. Зөв. За тэгээд аймгийн одоо сая энэ жил баталсан хөрөнгө оруулалтыг бид нэр одоо бас манай байгууллагын зорилгонд бол захиалагчийн хяналт хийдэг. Энэ дээр одоо бид нар нэлээд одоо өөрчлөлтүүдийг орж өөрчлөлтүүдийг хийж байгаа. За түрүү жил бас тодорхой хэмжээгээр хийсэн. Энэ жил бол нэлээд өөрчлөлтүүдийг энэ хөрөнгө оруулалтыг илүү удаан эдлгээтэй, удаан настай тийм ээ хүн төртөмжтэй за тэгээд шаардлага хангасан хэлбэрт нь шилжүүлэхээр бид нар бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. За мөн бас бид нар өмнөх одоо 17, 16, 15 оны бүх ажлуудыг ерөөдөө бүгдийг дахиж боцож үзээд тийм ээ. Тэгээд ашиглагч байгууллагатай хамтраад мөн гүйцэтгэх хийжсэн компаниуд нь одоо 2 жил өмнө хийсэн компани байлаа шүү дээ. Дуудаж авчираад ингээд одоо энэ хөрөнгө оруулалтын ажил маань ийм явцтай байна. Хэрвээ асуудал байвал тэр компаниар нь хугацаанд нь засуулах 3 жилийн хугацаанд нь амжуулж засуулах тий одоо амжуулах гэдэг маань ерөөдөө 1 жил болоод нөгөө 5% гэж нөгөө барьцаанд авч үлддэг шүү дээ. Барьцаанд одоо баталгааны хугацаанд авч үлддэг. Тэр компаниудыг нэгдүгürt хийлгэж байгаа. Хоёрдугаарт нөгөө таны хэлдгээр сая одоо ашиглагч байгууллага мэдэхгүй байж байгаа 3 жил өнгөрчихвэ гэдэг утгаар нь нөгөө ашиглагч байгууллагууд бас бид нар хэлээд тэгээд манай бас тэр хөрөнгө оруулалт хийж байгаа хийсэн ажлуудтай холбоотой бас ашиглагч байгууллагууд бол бас бидэрт саналаа хэлээрэй. Хэрвээ тийм асуудлууд бол бид нар тод дор нь одоо арга хэмжээ авахар хийж байгаа манай ажлууд ерөөд өнөөдөр үзэгчд манаас энэ талыг анхаарах зүйтэй байх тийм. За. Тэгээ одоо мөн бас одоо гадаа нөгөө тоглоомын талбайч гэдэг юм яг иргэдэд яг явгууны зам ч гэдэг юм уу те. Энэ хэрвээ ингээд саналаа танаад өгөх. Тийм манад өгвөл бид нар тухайн компанид нь хандаад хэрвээ баталгаад хугацаанд шүү дээ 3 жил хугацаанд байж байвал компанид нь хандуулаад бид нар засуулах энэ арга хэмжээ авч байгаа. За баярлалаа их үзэгчтэй. За 7 хоног бүрийн мегмар гарагийн энэ цаг мөчид асуулт асуу нэвтрүүлэг маань шууд хүрдэг байгаа. За энэ удаагийн зочноор бол аймгийн хот байгуулалт барилга захиалгчийн албаны дарга мөнх талаа оролцлоо. За үзэгчдийн бас хүссэн хүлээж ирсэн хариултуудыг өгсөн бахаа гэж бодож байна. Танд баярлалаа. Баярлалаа. Баяртай үзэгчтэй.